За энэ удаагийн сургалтын сэдэв санхүү бүртгэл гэсэн шат. За сайн байцгаана уу? Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг дэмжих, гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд COVID-19 цар тахлын үед бичил жижиг дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих төслийн сургагч багш уншаага байна. За бүгд хичээлээ эхлэе. Энэ хичээлээ яг нарийн тайлбарлаад орохоос өмнө санхүү бүртгэл дээр баланстай холбоотой үндсэн хэд хэдэн үзүүлэлт, орлого үр дүнгийн тайлбартай холбоотой хэд хэдэн үзүүлэлтийг бол тавьчихсан яриа. За баланс дээр бол хөрөнгө гэдэг ойлголт байгаа. За хөрөнгө гэдэг бол компани ирээдүйд ашиг орлого олохын тулд өнөөдөр эзэмшиж байгаа хөрөнгийг хилдэг. За хөрөнгө нь бол өөрөө дотроо эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө гэж хоёр одоо хуваагддаг. За эргэлтийн хөрөнгө бол харьцангуй богино хугацаанд одоо мөнгөн хөрөнгө болж хөрөх боломжтой энэ хөрөнгүүдийг хилдэг бол эргэлтийн бус хөрөнгө нь бол үн өртгийн хувьд бол нэлээд өндөр. Тэгээд 1 жилээс дээш хугацаанд мөнгөн хөрөнгө болох хөрөх одоо чадвартай ийм хөрөнгийг бол хилдэг юм байна. За нөгөө талд бол хөрөнгийн нөгөө тал буюу их үүсвэр гэж зүйл байгаа. За мэдээж компани хөрөнгө гэдэг бол одоо байгаа одоо барилга юу гэдгийг бараа материал гэдэг эдгээр зүйлүүд байгаа бол энэ эргээд цаана яг юугаар санхүүжигдсэн юм бэ гэдэг их үүсвэр байдаг. За энэ дээр үр төлбөр гэдэг ойлголт орж ирдэг. Нэг өсөндөө үр төлбөрөөр энийг санхүүжүүлж болдог. За үр төлбөрийг дотор нь хоёр хуваадаг. Богино хугацаатай үр төлбөр, илүү урт хугацаатай үр төлбөр гэдэг. За богино хугацаатай үр төлбөр гэдэг нь бол яг эргэлтийн хөрөнгө гэдэгтэй адилхан 1 жилийн хугацаанд эргэн төлөгдөх тэр одоо үр төлбөрүүд ордог болвол урт хугацаатай үр төлбөр гэдэг нь бол илүү одоо 1 жилээс дээш хугацаанд төлөгдөх үр төлбөрүүд болдог. Тэгэхээр энэ яг одоо юу гэдгийг зарчмаараа бол богино хугацаатай үр төлбөрөөр бол ихэвчлэн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлдэг болвол урт хугацаад үр төлбөрөөр бол ихэвчлэн эргэлтийн бус хөрөнгийн одоо санхүүжилттэй хийгээд явдаг байх нэ. За энэний дараа эзний өмч гэдэг ойлголт байгаа. Мэдээж одоо тухайн хөрөнгийг бол үр зээлээр санхүүжүүлээс гадна тухайн одоо компани эзэн эсвэл одоо компани биш байсан ч гэсэн тухайн хувь хүн өөрийнхөө тодорхой хөрөнгийг ингээ оруулсан байгаа. За энэ бол эзний өмчтэй. Энэ эзний өмч бол цэвэр ашигаар бол ингээд өсөд явдаг юм зүйл байгаа. За ингээд нийт энэ хөрөнгө маань бол юутай тэнцүү байх хэвээр вэ гэхээр нийт их үүсвэртэйгээ мэдээж тэнцүү байх хэвээр. Нийт их үүсвэрийг яаж тооцож байгаа гэхээр нэг бол үр төлбөр байна, нэг бол эзний өмч байна. Тэгэхээр энэ хоёр нийлээд нийт хөрөнгөтэй бол тэнцүү байх хэвээр байна. За орлогын тайлан дээр бол орлого зардал гэдэг ойлголтууд бол байгаа. За энэ бол мэдээж та ойлгомжтой. Компани үндсэн одоо бизнес үйл ажиллагаа явуулаад олж байгаа орлогыг орлого, энэтэй холбоотой гарч байгаа зардлыг одоо зардал гэдээ явж байгаа. Энээс гадна олж гарц гэдэг бас нэг ойлголт байдаг. За энэ яг компани үндсэн үйл ажиллагаатай холбоогүй олсон орлого, үндсэн бус үйл ажиллагаанаас олсон гинтийн орлогыг олж гэдэг байх нь. Мөн одоо үндсэн үйл ажиллагаатай холбоогүй гинтийн гарсан зардлыг бол гарц гэдэг байх нэ. За тэгээд энэ одоо санхүүгийн бүртгэлүүдийг хийхдээ одоо зарчмууд байгаа. За акрол суурь, мөнгөн суурь гэдэг ингээд суурьуд байдаг. За акрол суурь гэхээр бол одоо мөнгөөр гарсан хэсэг нь үл хамааран тухайн гүйлгээ хийгдсэн бол тэрийг шууд бүртгээ явдаг. Нэг өсөндөө би ингээд бараагаа зарч болно те. Бараагаа зарлаа. Гэхдээ одоо мөнгөөр биш дараа нь мөнгөний авъя. Гэхдээ одоо л би бараагаа зарсан юм чинь тэрийг одоо орлого гэд бүртгэх. Энийг бол акрол суурь гэдэг байна. Мөнгөн суурь гэдэг нь бол зөвхөн мөнгөөр одоо би мөнгө авч ижил тэрийг яах вэ? Хүлэмжшүүр бүртгийг бол одоо мөнгөн суурь гэж хэлдэг байхын. За ийм хоёр үндэс ялгаатай ойлголт байна. За тэгэхээр энэтэй холбоотой одоо энэ ойлголтуудыг би нэлээд илрүүлээд яриад явчих. Нэг өсөндөө хөрөнгө энэ дотор эргэлтийн хөрөнгө гэж байна, эргэлтийн бус хөрөнгө гэж байна. Дотор яг юу байгаад байгаа юм. За үр төлбөр гэж байна. Энэ дотор яг юу байгаад байна. Эзний өмч гэж юугаар өсч, юугаар буурдаг гэдэг ч юм уу. Энийгээ илүү илрүүлээд явчих. За нэгдүгээр бол хөрөнгийн тухайд гэж байгаа. За хөрөнгө. За хөрөнгө дотор бол эргэлтийн хөрөнгө байгаа тийм. За эргэлтийн хөрөнгийн төрөнд би та бүхэнд хэлсэн. 1 жилийн дотор мөнгө болоод хөрөх боломжтой энэ хөрөнгө гэж байгаа. За энэ дээр хамгийн одоо хөрөх чадвар сайтай хөрөнгүүдийг хэлдэг л дээ. За ингээд эргэлтийн хөрөнгийн хамгийн ихний одоо хөрөх чадвар сайтай хөрөнгө бол өөрөө мөнгөн хөрөнгө өөрөө ордог байх нь л дээ. За нэг өсөндөө энэ дотор нэгдүгээр бэлэн мөнгө орно. Одоо сейфэнд байгаа мөнгө. Энийг бол одоо каст байгаа мөнгө орно. Хоёрдугаарт бол яг нөгөө банкны дансуудад байгаа харилцаа дансанд байгаа мөнгийг бол оруулж тооцдог байх нэ. За хоёрдугаарт бол богино хугацаанд хөрөнгө оруулалт. Богино хугацаанд хөрөнгө оруулалт гэдэг нь 1 жилийн дотор эргээд өгөөж өгөх тэр зүйлд бол тодорхой хөрөнгө оруулалтуудыг бол оруулж болно. Энийг бол энэ богино хугацаанд эргэлтийн одоо хөрөнгөний богино хугацаанд төлбөр төр хөрөнгө оруулалт төр бол бүртгээд явдаг байхan. За жишээлбэл магадгүй манай компани айгүйх мөнгөтэй болчлоо л да. Ингээд орлого нэлээд ороод ирсэн. Эргүүлээ зарцуулъя гэсэн чинь яг сезонын үед таараагүй байж болдог те. Зарим тэгэнгუთ тэр мөнгийг чинь ингээд зүгээр байлгаад авах юм бол энэ өөрөө
компанид үр ашиггүй учраас компани одоо бизнес эрхлэгч яг тэр бизнесийн сезон эхлэх хүртэл тэр мөнгийг тодорхой хэмжээнд арай өөр ашигтай зүйлд ингээд байршуулдаг. Одоо компани бонд гэдэг ч юм уу, богино хугацаатай ихтгэлцэл гэдэг ч юм уу ингээд зүйлүүд байршуулдаг. Тэгээ энэнийг бол богино хугацаат хөрөнгө оруулалт дээр бол бүртгэхэд явдаг байна. За дараад нь дансны авлага гэдэг зүйл байгаа. За мэдээж компани бол борлуулалт хийж байгаа. Энэ борлуулалтыг нэг бол яг мөнгөний аваад борлуулалт хийж байна. Эсвэл мөнгөө дараа өгөө гэд борлуулалт хийж байгаа. Нэг өсөндөө бүх орлогоо мөнгөний аваад борлуулалт хийх юм бол энэ өөрөө компани борлуулалтын орлогот бол нэлээд сөрөг нөлөөтэй. Орлого өсөхгүй. Тэгэхээр бид нэр урт хугацааны түншийн одоо харилцаагаа дэмжихийн тулд орлогоо өсөхийн тулд тодорхой хэмжээний одоо юу гэдгийг борлуулалтаа авлага үүсгээд дараа нь мөнгөний авъя гэдэг ингээд борлуулалт хийдэг. За энэ тохиолдолд бол дансны авлага гэдэг зүйл бол үүсэж байгаа. За дараад нь урьдчил төлсөн төлбөр гэж байгаа. Энэ бол бас эргэлтийн өрөнгөдөр бүртгэгдэнэ. Нэг ёсондоо тодорхой ажлын үйлчлэгийн дээр бид нар ингээд мөнгөө урьдчилаад ингээд өсөд төлчдөг. За энэ яг бодит бизнесийн кейс дээр бол за жишээлбэл үйлдвэрлэл байлаа гэж үзэхэд тодорхой түүхийд материалыг яг одоо мөнгөний өччих юм бол хямдруулаад өчьё гэдэг кейсүүд бол маш их гарч ирдэг те. Эсвэл бол яг одоо л авахгүй бол дараа нь энэ түүхийд материал олдохгүй хомсдолтой байна гэдэг ч юм уу ийм асуудал гарч ирдэг. Тэгээ энэ тохиолдолд бол юу гэхээр ихэвчлэн нөгөө бизнес эрхлэгчнэр мөнгө урьдчилаад өчтдөг. Тэгээ энэ урьдчилсан мөнгөний чинь бас яг энэ баланс эргэлтийн хөрөнгийн хэсэгт бол бүртгэгдэх юм байна. Тэгээд мэдээж энэ хизээ алга болох уу гэхээр урьдчилаад мөнгө өгч нь тэгээ түүхийд материал нь яг миний гар дээр компани дээр хүрээд ирэх юм бол энийг эргүүлээд одоо тэр бараа материал маань өсөөд энэ урьдчилсан төлбөр маань бол буурчдаг байна. За урьдчилсан төлбөр дээр яг уу дараах хэд хэдэн одоо кейсүүд жишээнүүд байна л да. За нэгдүгээрт нь бол өрн телефоны одоо урьдчилсан төлбөрт хэрэглэгчээд одоо маш энгийн кейс дээр ярьж байна те. За жишээлх юм бол одоо ингээд урьдчилсан төлбөр дээр нэгжээ урьдчилаад авчдаг штэ. Тэгээ нэгжлээ урьдчилаад авчдаг. Тэгээд тэр нэгжийг хэрэглээгүй тохиолдолд тэр нэгж байгаа л байдаг. Нэг өсөндөө тэр бол урьдчилсан төлбөр. Нэгжийг хэрэглээд яриад дуустдаг. Ингээд урьдчилсан төлбөр яг уу урьдчилсан төлбөр ингээд дуустдаг. Яг үнэтэй л адилхан гэсэн. За магадгүй одоо даатгалын бас төлбөрүүд бас энэ дээр бас орж болтго юм байна. За жишээлбэл юу гэдгийг компанийнхаа тодорхой хөрөнгүүдийг жилийн хугацаатаа даатгаад хураамжийг одоо өгчих юм бол тэр даатгал чинь бүтэн жилийн хугацаанд хүчинтэй учраас тэр төлбөрийг одоо өгч байгаа учраас өрсөлдсөн төлбөрт болчт юм л да. За жишээлбэл 200 мянгаар даатгалаа гэж үзье л да тий. 200 мянгаар даатгалаа гэж үзэхэд яг тэр даатгах хугацаанд бол өрсөлдсөн төлбөр 200 мянга байна. Хагас жилийн дараа тэр нэгсэндээ хагас одоо жилийн хугацаанд 12 сарын хугацаатай байлаа гэж 6 сар ашиглагдсан байна. За энэ тохиолдолд бол нөгөө өрсөлдсөн төлбөр чинь буураад одоо яг хагас нь ашиглагдсан учраас хагасаараа буураад 100 мянгалаа буурчна гэсэн үг. Жилийн дараа тэг болно гэдэг ийм санаа байна. За дараа нь бараа материал гэж байгаа. За бараа материал бол энэ эргэлтийн бус хөрөнгөөр бүртгэгддэг хамгийн бас чухал зүйл байна. За бараа материал нь өөрөө дотроо 3 үндсэн хэсэгтэй байд юм байна. Бэлэн бараа, дуусаагүй үйлдвэрлэл, түүхийд материал гэдэг энэ 3 зүйл бол бараа материал дээр бүртгэгдээ явд юм байна. За түүхийд материал гэдэг зүйл бол одоо яг нөгөө барааг эцсийн бүтээгдэхүүнийг бий болгоход авч байгаа тэр зүйлүүд. За жишээлбэл энэ зурагнаас харагдаж байна те. Дугууны одоо энэ төмөр элдв одоо нөгөө жижиг детайлууд бол энэ бол түүхийд материал. Энэ түүхийд материалыг ашиглаад бид нэр одоо дугуй хийлээ гэж үзэхэд дугуйг нь хийгээд одоо өрүүлэг нь хийгээд араамыг нь хийн. Эдгээр бол дуусаагүй үйлдвэрлэл. Нэг өсөндөө тэр түүхийд материал тэр хооронд нь холбоод ямар нэгэн байдлаар ингээ юм болгоо явж байгаа гэсэн. Ингээд эдгээр бүр эцэлэгтэй дугуй болохоор эцсийн бараа бүтээгдэхүүн болдог. Тэгэхээр энэ 3 зүйл бол гуруула санхүүгийн тайлан дээр бол бараа материал гэх бүртгэгдээ явд юм байна. За ингээ эргэлтийн бус хөрөнгөн дээр бол хэдүүлээ авлага гэж юу юм те бараа материал гэж юу юм. За урьдчил одоо хийсэн хөрөнгө оруулалт гэж юу юм те бэлэн мөнгө гэж юу юм гэдэг эдгээр зүйлүүдийг бол нэлээ ярьлаа. За эргэлтийн бус хөрөнгө. За баланс дээр бол эргэлтийн бус хөрөнгө байгаа. За эргэлтийн бус хөрөнгө нь өөрөө дотроо хоёр хуваагддаг. Бит хөрөнгө, бит бус хөрөнгө гэсэн юм хоёр үндсэн зүйл байгаа. За бит хөрөнгө дээр бол одоо бизнес дээр аваад үзэх юм бол яг нүдэнд харагдаж байгаа энэ зүйлүүд одоо орж байгаа. За энэ бит хөрөнгийг бол дотор нь бас дахиад хоёр хуваачт юм байна. Үйл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө гэдэг. Үйл хөдлөх гэдэг нь ямар өвчтэй гэхээр одоо энэ газартаа ингээд юу гэдэг холбоотой хэмүүдаа ингээд газар дээр барьцсан. Тэгээд тэр газраас ингээд нөгөө салгаж болохгүй тэр зүйлүүдийг хэлт юм л да. Салгачих юм бол хөрөнгөш болчихно гэсэн үг. За жишээлбэл байшин энэ бол үйл хөдлөх хөрөнгө. Газар дээр барьцсан. Салгахын тулд нуурах шаардлагатай болчихж байгаа тийм. За газар өөрөө бас үйл хөдлөх хөрөнгөд ордог юм байна. За яг тухайн байшин дотор ингээд суурлуудыг нэлээд тийм том тоног хөрөмж гэдэг юм уу да ингээд суурлагддаг тоног хөрөмж бас үйл хөдлөх хөрөнгөд ордог юм. Хөдлөх хөрөнгө гэвэл яг нөгөө хөдөлгөл хөрөнгөө хэлдэг юм байна л да. Яг бит
Гэхдээ нэлээ одоо түрүүнд би хэлсэн эргэлтийн бус хөрөнгө гэдэг бол 1 жилээс урт хугацаанд ашиглагдаад компанид үр нөлөө өгөөж өгдөг тэр хөрөнгийг хэлж байгаа. Тэгэхээр 1 жилээс урт хугацаанд ашиглагдаад компанид үр нөлөө өгөөж өгдөг хөдөлтөх хөрөнгө. Энэ юу байж болох вэ гэхээр тээврийн хэрэгсэлтэй машинууд. Олон жилийн насжилт бол одоо 10 жил болон түүнээс дээш байдаг шүү дээ, тий. За тавилгын тогшил байж болно. За мал амьтад байж болно гэдэг юм ийм хөрөнгүүд байна. Эдгээр бол хөдлөөд явж болно, тий. Тээврийн хэрэгсэл байн хөдлөн тавилгыг бол зөөгөөд өөр газар шаажаад авчиж болно. Тэгэхээр энийг бол хөдлөх бит хөрөнгө гэж хэлж байна. Бит бус хөрөнгө гэж байгаа. За эргэлтийн бус хөрөнгөний нөгөө нэг хэсэг нь бит бус хөрөнгө. За энэ ойлгомжтой. Бит бус ихээр ерөөс нүдэнд харагдахгүй. Гэхдээ манай компанид өгөөж өгдөг ашигтай байдлын дэмждэг ийм зүйлүүд. За энэ дээр бол патент, франчайз, лиценз, програм хангамжид эдгээр зүйлүүд ордог. Та бүхэнд бол маш ойлгомжтой байгаа. За патент. За ингэ жишээлбэл патентын хувьд бол нөгөө бараа материалыг үйлдвэрлэх эсвэл үйлчлэгээ үзүүлэх онцгой эрх гэсэн үг шүү дээ, тийм. Та патентыг очих юм бол өөр газрууд бол тэр барааг үйлдвэрлэж болохгүй. Яг тэр жороор гэдэг юм уу. Энэ өөрөө таны бизнест маш том давуу талыг авчирж байгаа. Гэхдээ энэ бит бустай гэдэг л зүйл байгаа. За өөр төлбөрийн тухайд. За тэгэхээр хөрөнгө талаа бол нэлээд яриад туслаа тий. Эргэлтийн хөрөнгө гэж энийг хэлнэ, эргэлтийн бус гэж хэлнэ гэж. За өөр төлбөр тал дээр бол богино хугацаа төр төлбөр, урт хугацаа төр төлбөр гэж хэдүүл ярьсан. За богино хугацаа гэдэг нь 1 жилийн дотор төлөх ёстой л өр. Би 1 жилийн дотор бусдад төлөх ёстой өр. За энэ юу вэ болох вэ? Дансны өр гэж байгаа. Нөгөө бараа материал за бид нар бараа материалыг зээл одоо авлага үүсгээд борлуулж болдог гэж байгаа. Нөгөө талаараа бид нар түүхийд материалыг компанитай хэрэгтэй зүйлүүдийг дараа нь мөнгөний нөгөөгээд авч болно. Энэ тохиолдолд бол өр үрснэ. Энэ өр бол ихэвчлэн богино хугацаанд маш богино хугацаанд эргээ төлөх шаардлагатай байдаг те. Энийг бол дансны өр гэж одоо бүртгэдэг юм байна. За өрийн бичиг байж болно. Компани өөрөө бас нөгөө богино хугацаатай ингээд өрийн бичиг бонд жилийн дотор гаргаад тэргээрээ мөнгө татаад бизнестэй оруулж болдог. За урьдчилж олсон орлого энэ үр төлбөрт бүртгэдэг юм биш үү? Урьдчилж олсон орлого. Нэг өсөндөө зарим газрууд ингээд мөнгө өршлөд өчтдөг те. Бараа материал ингээд аваагүй ээжиж за мөнгө өгчөө. Тэгээд араас нь нийлүүлчихээрэй гэдэг. Тэгээ энийг энэ тохиолдолд бол тэр бараа материалыг яг тэр хүмүүст бид өгөөгүй л байгаа учраас тэр орлого чинь яг орлого биш. Нэг өсөндөө баг үр төлбөр болчихж байгаа байхгүй. Нөгөө талдаа би өгсөй тэр барааг өгсөй болчих. Тэгэхээр энийг бол урьдчилж орсон орлого гэж бүртгэдэг юм байна. Яг бараа материалаа нийлүүлснийхаа дараа урьдчилж орсон орлогыг болоод орлого маань өсөв явцдаг, мөнгө маань өсөв явцдаг юм байна. За тэгээд өөр одоо бусад зөндөө өгүүлбэрүүд бас энэ дээр бүртгэгддэг. Ногдол ашигын өглөөг, цалингийн өглөөг, татварын өглөөг, богино хугацаа зээл гэдэг. Энэ өглөөд бол бүртгэгддэг юм байна. За урт хугацаад өглөө гэдэг бол 1 жилээс дээш хугацаанд би төлөх ёстой өр байгаа даа тий. За энэ бол урт хугацаат өрийн бичиг, урт хугацаат банкны зээл, урт хугацаа санхүү дүрээс гэх зүйлүүд бол бүртгэгддэг. За энэ дээр бол зүгээр нэг л зүйл байгаа даа. Бизнес эрхлэгчний алддаг зүйл нь юу гэхээр богино хугацаад өр авчаад урт хугацаанд өр өгөх зүйл рүү оруулцдаг. За маш энгийн зүйл яриа л та ойлгуулахын тулд те жилийн хугацаатай зээл авчаад тэргээрээ тоног төхөөрөмж худалдаад авчиж байгаа. Эсвэл жилийн хугацаатай зээл авчаад тэргээрээ томоохон байшин худалдаад авчиж байгаа. Гэтэл тэр байшин тэр тоног төхөөрөмж чи урт хугацаанд те 10 жил 20 жил ашиглагдаж өр өгөөж багаар өгөх байтал өгчиж эргээ зээл төлөгдөнө. Гэтэл 1 жилийн дараа төлөх ёстой үр төлбөрөөр урт хугацаатай зүйл зарцуулснараа маш том санхүүгийн одоо юу гэх юм бэ дарамтанд богино хугацаанд хүрэх чадвар эрсдэлт ордог. Тэгэхээр би түрүүний хэлсэн зүйлээ дахиад хэлье. Богино хугацаатай зээлээр эргэлтийн өрөнгөө санхүүжүүл, урт хугацаатай зээлээр үндсэн өрөнгөө эргэлтийн бус хөрөнгөө санхүүжүүлээ гэж байна. За эзний өмчийн тухайд. За эзний өмчтөр бол харьцангуй юм нарийн задаргаанууд бол маш бага байдаг. За эзний өмч бол эхлээд бол оруулсан хөрөнгө оруулалт бүртгэгддэг. Нэг өсөндөө одоо би нэг бизнес эхэллээ гэж бодоход өөрийнхөө хураач хөрөнгөлүүлсэн мөнгөө ингээд оруулаад эхлүүлдэг штэ. За энэ бол оруулсан хөрөнгө оруулалт гэдэг анхны хөрөнгө оруулалт гэдэг бүртгэгдтэй байдаг. За эзний өмч юугаар өсөх вэ гэхээр ашгаар өсдөг. Тэгээд дараа жил нь хөрөнгө оруулалтаа оруулаад би зөв юмаа хийсэн байж таарад ашиг болоод явах юм бол тэр ашгаар чинь миний хөрөнгүүд өсөөл явна. Гэхдээ тэр ашгийг би хувьдаа ашиглах юм бол өсөхгүй гэсэн үг шүү. Тэр ашиг оллоо тэр ашгаа дахиад би бизнест оруулна гэсэн үг байхгүй. За энэ жил би 50 сая ашигтай ажиллажлаа. За энэ 50 сая ашгаараа яг дахиад бараа материал руу оруулаад ингээд эсвэл үндсэн хөрөнгө худалдаж аваад бизнест оруулаа явах юм бол хөрөнгөч өсөө явна. Энэ ашгаараа ашигтай өстой гоё ажиллажлаа. Би хувьдаа байшин авчихгээд бизнесээс авчих юм бол энэ хөрөнгөч өсөхгүй. Тэгвэл хөрөнгө юугаар буурах вэ гэхээр эзний өмч татан авалт байж болно. Магадгүй оруулсан хөрөнгөө зарим хэсгийг татан авч болно. Ямар тохиолдолд хөвчлэн татан авдаг вэ гэхээр хоёр хувьцаа эзэмшиж байгаа нэг нь компаниас гарах гэдэг чинь ийм тохиол байдаг. Эсвэл алдагдлаар буурдаг. Би 50 сая төгрөг оруулчихж байгаа байхгүй. Бүтэн жил ажиллаад
10 сая төгрөгийн алдагдлаа гарч байгаа. Тэгэхээр би 10 сая алдсан учраас 50 саяас хасаад миний хөрөнгө 40 үлдлээ гэсэн үг. За ингээд баланс дээр ерөнхий одоо үзүүлэлтүүдийг би нэлээд дэлгэрэнгүй та бүхэндээ танилцууллаа. За нэгтлэн бодох бүртгэл ингээд энэ одоо юу гэдэг энэ одоо санхүүгийн бүх тоонуудыг яагаад ингээд олон салгаад ингээд бүртгээд байгаа юм гэхээр хэд хэдэн үндсэн шаардлагууд байдаг. За нэгдүгээрт нь бол хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулах гэж байгаа. Нөөц бол хязгаарлагдмал. Нэг өсөндөө та өөрөөсөө ингээ өөрийнхөө хөрөнгийг танд одоо гарах хөрөнгө бол хязгаарлагдмал шүү дээ. 10 сая, 20 сая хязгаарлагдмал. Банкнаас авах зээл гэсэн хязгаарлагдмал. Банк бол таны санхүүгийн боломжинд тулгуурлаад тодорхой зээллэг. Тэгэхээр энэ хязгаарлагдмал нөөцөөр би байшин худалдаад авчвал миний бизнест ашигтай байна уу? Бараа материал руу оруулчвал ашигтай байна уу? Эсвэл засвар хийчвэл ашигтай байна уу? Нэг өсөндөө энэ хязгаарлагдмал нөөцийг хөрөнгөнд байршуулахдаа яг аль хөрөнгөнд нь байршуулах вэ гэдэг тэр шийдвэр гаргалтыг бид нэр бодиттой тооцоотой гаргахын тулд энэ одоо юу гэдгийг санхүүгийн энэ үзүүлэлтүүдээр одоо орлого үр дүнгийн тайлан баланс гаргаад ингэж яваад байгаа. За хоёрдугаарт нь бол эдийн засгийн одоо үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажилгүйдлийг үнэлж ангилж нэгтгэхэд яг эцсийн үр дүнг нь бид нэр тодорхой гаргах нэг ажил байна. Нэг өсөндөө ингэж дүгнэж цаасан дээр харж ижил бид нар бодиттой харддаг юм байна л да. Тэгэхгүй болохоор бид нар ихэвчлэн ингээд нөгөө тийм байх гэж дотроо бодоо яваад ах юм бол одоо юу гэдгийг яг одоо бодит асуудал юунд байгаа юм? Бодит орлогыг юунаас болоод байгаа юм те гэдэг зүйлээ бид нар нарийн үнэлж дүгнж бол чаддаггүй юм байна. За ингээд эцсийн үндэ бид нар санхүүгийн тайлан гаргаад орлого үр дүнгийн тайлан гаргаа яваад байгаа зөвхөн өөрсдөө ингээд бүх юмыг клэр тодорхой болгохоос гадна бид нар одоо юу гэдгийг бусад сонирхогч талуудад энэ үзүүлэлтүүдэд нарийн гаргаа тайлгнахад маш холбогдолтой те татварт одоо улсад магадгүй танаа компанид хөрөнгө оруулагч, эрүүл төр хөрөнгө оруулагч гэдэг ч юм ингээд гаргаа тайлаханд айгүй чухал байдаг. За ингээд нэгтлэн бодох бүртгэлийн одоо үндсэн зарчмууд байна. Бодиттой байх зарчим, өртгийн зарчим, тасралтгүй байх зарчим, мөнгөөр илэрхийлэгдэх зарчим, орлого хүлээн зөвшөөрөх зарчим, аж ахуй нэгж бие даасан байх зарчим, уялдаатай байх зарчим, жинхэнэ хэрэгслийн зарчим гэдэг эдгээр зарчмууд бол байна. За мэдээж за эхнээс нь товч ярил бодиттой байх зарчим тийм. Энэ бол ерөөсөө яг баримтаар баталгаажж байгаа зүйлийг л бүртгэнэ. Өртгийн байх зарчим. Барааг өртгөөр нь л бүртгэнэ. Зарж байгаа үнээр нь биш. Одоо би энэ утсыг магадгүй үйлдвэрлэхэд өртгөн сая төгрөг, зарж байгаа үн 3 сая байлаа гэхэд 3 саяар биш сая төгрөгөөр бүртгэнэ гэсэн үг. Тасралтгүй байх зарчим. Ирээдүйд бизнес тасралтгүй явна гэж үздэг. Тэм учраас тэгж одоо ийм зарчим бол байдаг. За жишээлх юм бол илэгдлийг бол ирээдүйн 20 жил, 30 жил, 40 жилээр нүд хөдлөхийг илэгдүүлдэг. Нэг өсөндөө тийм удаан хугацаанд бизнес явна л гэж үзэж штэ. Мөнгөөр илэрхийлэх зарчим. Санхүүгийн тайлан дээр байгаа бүх зүйл мөнгөөр илэрхийлэх ёстой. Орлого хүлээн зөвшөөрөх зарчим. Орлогыг яг олсон үедээ л хүлээн зөвшөөрнө. Тэр мөнгөөр орж ирсэн байх уу, орж ирээгүй байх хамаагүй яг олсон үедээ л хүлээн зөвшөөрнө. За аж ахуй нэгжийн бие даасан байх зарчим. Аж ахуй нэгж болон тухайн аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшигчийн хувийн санхүү хоёр тустай байна гэдэг зарчим байдаг. Уялдаатай байх зарчим. Орлого оллоо. Тэрийг бүртгэж байгаа бол тэр орлогыг олсонтой холбоотой уялдаж гарч байгаа тэр зардлыг бас яг бүртгэх ёстой гэдэг зарчим. Жинхэнэ хэрэгжилтийн зарчим. Яг одоо бодиттой гүйлгээ тэрийг л бол бүртгэнэ л гэдэг юм зарчим байгаа. За ингээд эдгээр зарчмуудтай холбоотой жишээнүүд бол авагдсан байна. Илүү ойлгомжтой болох үүднээс за эдгээр жишээнүүдээс яг дурдвал за жишээлбэл бие даасан байх зарчим гэдэг хэдүүл ярьсан те. За энэ дээр бол компани эзэн хувийн орон сууцныхаа цахилгаан болон хэрэглээний төлбөрт 80,000 төгрөг төлсөн гэж. Энийг шууд компани орлого үр дүнгийн тайлын зардал хэсэгтэр компани үйл ажиллагааны зардал гэж бүртгэж болохгүй гэж. Яагаад? Энэ бол компани зардал биш. Энэ бол тэр хувьцаа эзэмшигчийн хувийнх нь хэрэглээний зардал. Тэгэхээр энийг яах вэ гэхээр одоо хувьцаа эзэмших хэрэг компаниас авах юм бол хувьцаа эзэмшигчээс авах авлага гэж одоо бүртгэх ёстой. Эргээд хувьцаа эзэмшигчнийг өгөх ёстой л гэдэг ийм санаа байдаг. За ингээд сая ярьсан зүйлүүдтэй холбоотой та бүхнээс одоо баттгах хоёр үндсэн асуулт асууя. За эхний асуулт бол за балансын зүүн хэсэг буюу актив дансанд хамаарах бүлгийг сонгоно гэж байгаа. За энд юу орох вэ? Богино хугацаад үр төлбөр, эзний өмч, эргэлтийн хөрөнгө. Эднэрийн айл нь балансын зүүн хэсэг буюу актив тал буюу хөрөнгө талд орох вэ гэж. За үр төлбөр бол их үүсвэр учраас актив талд орохгүй. Эзний өмч бол их үүсвэр учраас актив талд орохгүй. Эргэлтийн хөрөнгө бол хөрөнгө. Энэ бол актив талд орно. Тэгэхээр C хариулт байна те. За хоёр дахь нь балансын баруун хэсэгт буюу пассив данс. Пассив данс гэдэг нь тухайн хөрөнгийн их үүсвэр. Би нэг орон сууцтай байлаа гэхэд энэний их үүсвэрийг бүртгэдэг хэсэг. Яг надаас хитэн дээр гарцсан, зээлэр хитэн дээр гарцсан л гэдэг хэсэг те. Энэ пассив дансанд хамаарах бүлгийг сонгоно гэж. Дансны хөлөг. За орно те. Богино хугацаад хөрөнгө оруулалт.
орохгүй. Энэ бол их үүсвэр биш, энэ өөрөө хөрөнгөтэй. Хуримтлагдсан ашиг. За энэ бол орно. Энэ бол их үүсвэр. Өөрчлөлт орсон орлого. За энэ орох уу? За энэ бол үр төлбөр хэсэгт бүртгэгддэг, энэ орно. Бараа материал орохгүй, энэ бол хөрөнгө гэж. За тэгэхээр зөв хариулт бол A байж таарж байна. B байж таарж байна. D байж таарж байна. За ингээд өнөөдрийн хичээл маань бол үгээр дуусж байна. За хамгийн сүүлийн слайдн дээр бол өнөөдөр заасан хичээлтэй холбоотой тодорхой ажил үйлдэлгэнүүдийг бол тодорхой жишээнүүд дээр бол тайлбарласан байгаа. Та бүхэн энийг бол илүү дэлгэрэнгүй хараад харвал өнөөдрийн заасан одоо юу гэдгийг онлайн хичээлүүдийг илүү сайн ойлгох болно. За ингээм анхаарал хандуулсанд баярлалаа.